Би чамаа нөгөө крашлдаг байхгүй юу? Харин чамайг болцоонд урах гад. Сэлмэнд хоо хэрэгтэй, зүрхэн хайр хэрэгтэй. Хоёулаа юу яах вэ? Хайртай шүү. Бочирдна гэдэг. Тэгээ 19 настай. Намайг Хүслэн гэдэг. Одоо Сойсын медиа анимашн ангид сурдаг. Намайг Ариусна гэдэг. График дизайнер мэргэжилтэй. Тэгээд бас чөлөө цагаараа блог хөтэлдэг, подкаст хийдэг юм байна. За намайг Өвлөн гэдэг. Би сэтгэл судлаач мэргэжилтэй. Намайг Авинтлхуур гэдэг. Одоо 23 настай. Намайг Карл гэдэг. Би 26 настай. Би зарим хүндээ галзуу солиотой, зарим хүндээ үрмөц гайхамшигтай. Гэтэ би өөртөө л жирийн л хөө. Манай краш болохоор ингээд амар зөөлхөн, тэгээд амар юм айгу илдэг хүн байдаг. Өнөөдөр найз хүн руугаа өдөр болгон л тэгээ харах болгондоо л крашлдаг. Өнөөдөр би 2 хүн рүү золдноо. Амар гоё хоолойтой. Тэгээд би яг анх тайзан дээр хоолойг сонсоод айгу вау гэж бодож ирсэн. Айгу харизматай. Амар тийм зөөлхөн хүн. Нөө эхнийх нь одоо найзаараа дамжуул танилцсан, харин нөгөөх нь одоо ивент дээр танилцж байсан. Нэт хэр найлайлан гоё дуу хоолойтой, нэг нь том хүүхдтэй. Олон зүйл байгаа. Тийм амар хөөрхөн яг юм танихгүй хүндээ татгшаа юм шиг хэрнээ. Ингээд нэг тийм татны хүндээ юм уу амар өөрийнхөө амар нэг тийм хөөрхөн чөлөөтэй нэг юм хөвгчлөлтэй нэг тийм хөөрхөн амар хүмүүжлэлтэй хөвгтэйсэн. Одоо царайг нь хараад, биеийг хараад, тэгээд нацыг хараал те нөгөө нэрлсэн үн нэгж хувьцааных нь ханшинтэй ер нь бол ойлгомжтой. Гэтэ тэрнээс гадна тэр фитнесээр хичээлж байгаа, өөр хэл сурж байгаа те одоо хувьцаагаа өсгөх арга хэмжээ аваад байгаа байхгүй. Тийм учраас те би урт хугацааны хөрөнгө оруулах дуртай болохоор крашлаа шийдсэн. Тэгэл үсээ ингээд харж байгаа үсээ нүдэн дээр ингээд боож таараад би бүр тэгээд харчаад за крашлчлаа таачсан. Тэгэл крашлсан. Тэр дуу болоо надад хэрэгтэй цорын гац өгч юм. Тэрийг хэллээ. Би өөрөө нөгөө муурны ажилтдаг байхгүй. Тийм тэгээд манай найз хүн болохоор муур ер нь амтнд амар хайртай. Тийм тэгээд мууранд хайртай болохоор одоо нөгөө мууртай кафе дээ шүү дээ. Ийм кафед хамт болцъё гэж бодож байгаа. Тэгээд ямар ч байсан нөгөө найзууд болохоор гэх юм уу? Тэгээд болцоог бас яаж хүлээж авах вэ гэдэг. Сайн байна. Ууна. Зэн галерей үзчих магадгүй бах. Тэгээд вайнууд ч юм уу тийм хөө ярилцаачлаа өнгөрөх бах. Тэр хүнийг ингээд яг дотн ингээд хоёулахнаа уулзаад ингээд дотроо яг юу бодож явдаг чи ингээд яг хүнийг нь амар мэдмээр байгаа байхгүй юу? Тийм. Галерей ярилцаал. Чин зорилттой зүйлийг хийндэ. Хайрлаа штэ. За тэгэхээр одоо шууд мессенжлээс залгах чинь уу, уцаар явах чинь уу? Уцаар залгах. За. Байна уу? Миний завтаа. Харин нэг юм асуух гад. Юу ч хэлэхлээ. Крашлж би чамаа крашлт юм а тэгээ болцоод байсан. Тийм. Нөгөө би чамаа нөгөө крашлдаг байхгүй юу? Тийм. Дуцсан авахгүй л Автлан залхандаа. тийм уцаа. Ажил сайн уу юу вэ? Шинэ ажил байхгүй байсан татгаа гэл. Юу орой завтаа юу вэ? Арай хэдэл 6-7 үед ч юм уу? Юу вэ? сургалтын дээр хувьцаагаа өсгөж байгаа юм биз дээ. Болж штэ, таалж штэ. Юу гэж би бодлоо. юу бодлоо гэж. Сэлмэнд хоо хэрэгтэй, зүрхэн хайр хэрэгтэй. Ойлгож байгаа штэ. За бараг ойлсон. Зүрхэн хайр хэрэгтэй гэж. Хайр хэрэгтэй. Байна уу?
Утсан авахгүй юунд удаа ууж гэж. Ясан гэдэг. Яагаад утсан авахгүй удаад байгаа юм бэ? Экспресс. Спикер. Тэгээд сүүлээр байна. Дот чинь үгүй юу? Яа, брэ салхана. Чамд асуудал байна уу тэгээд? Дашко. Болж штэ тэгвэл ойлоо маргааш. Ойлоо маргааш тэгвэл пионга бибинэ ширтээ тэ. Хийж хөөрхөн чийж хөөрхөн. Яж бибинэ ширтээ. Юу мэрэ? Батна бэж. Маргааш амсан тий. Ааха. Өтөс ашигласан байна. Өтөс аш. Өдөөс хойш би уухгүй. Гэхдээ яг ширтэж болно. За би тэр үед бичээ. За тэгэж. За баяртай. Трик сайхан хэмжүүлээрэй. Би энэ чамаа болцоон дөрөх. Болцоон дөрөх. Надад хэрвээ болцоонд явах боломж байгаа юу? Энэ бүтэн сайн. Хохо. За. Баярлалаа. Хоёлоо юу яах вэ? Болцоо гэж. Болцчихоо. Яг гэнэ. Болцоо, уулзах, очих уу? Тэгэж та. Уух уу? Тэгэж та. Өнөөдөр Гүй. Завгүй байна гэдэг баярлалаа ч гэж. Ичээд байна шүү. Гэтэ nice зөвшөөрлөө шүү дээ тийм ээ. Зөвшөөрөхгүй хаалт тэгээд баггүй. Юу болчихсон гэдэг. Нэрнгэс сандраш. Би чамаа нэг ярьжсэн шүү дээ. Нэг болцоо би чамаа ярьжсэн шүү дээ. Тэр би чамаа болцоон дөрөх гэнэ. тэгээд За хоёул нэг ярьжсэнээр одоо ер нь ингээд завтаа мовтой болох уу зөө сайхан цаг тавлал болчихчих. Тэр эдгээр яг боломжтой. ерөнхийдөө гайгүй завтаагүй. Тийм үү. Чи маргааш боломжтой юу? Маргааш хасаа болов. Тийм, амралтын өдөр. Маргааш болохоо. Хэдэн цаг үед болов? Өчигдөр бас завтаа дагалчихгүй ерөнхийдөө л гайгүй. За. Тэгвэл маргааш би чамд бичээ тэгээд өдөө саятай ч юм уу 2-3 үед. За, баяртай. Яа, коцаавцаас мэдхгүй юм хийдээсэн. Яг гарсан нэг спикертэй төцөөж тэгээс спикер нэг ахгүй тийм. Би тэ камераас утраа камера хаагүй байсан шүү. Яна. Дахиад өөр хүн рүү залгах гэсэн тийм ээ. Тэр тухайгаа яриач. Би хөрөнгө оруулагч хүний хувьд бүх хөндөгнүүдээ нэг сагсанд хийж болохгүй хаа. Тийм учраас нөгөө эрсдлээ бууруулахын тулд олон өндөг рүү олон сагс руу өндөгнүүдээ хийж байгаа. Diversify тэ. Окей. За тэгвэл одоо залгацгаая. Яа, золоо. Юу вэ? Хэва. Юу вэ? Надаа юу ах вэ? Цус нулимс хөлсөл байна. Аз тэр чи яах вэ? Ёо золоо, надаа нэг саа төрлөө л дөө. Нөөглөө. За.
Ямар Сэлэн болгонд хувь хэрэгтэй. Зүрх болгонд хайр хэрэгтэй. Миний юу гэх гээд байгааг ойлгож байна. шигтэй. Тань чамд болцоонд өрөх гад. Яа. Окей, nice. Тэгвэл Окей. ааха бичиж байгаа уулзаа тий. Тэгээд баярлалаа. За тий. За bye. Бай бай. Bye. Нэр өнөөдөр болцъё гэвэл завтай. Орой. Юу болов? Энэ болцоод орой завтай. Тэгвэл хоёлаа нэр нэг мууртай кафенд очиж үзээгээд тэгдэдэн шүү дээ. Тэгвэл хоёлаа тийш хамт явах уу? Тэгвэл орой харин хичээлээ тараад тэгээд очиод авах уу? За. За хайртай шүү. За. Тэгээ асуудал байна уу? Ашгүй. Болж штэ. За тэгвэл би ч хөөрхөн чи ч хөөрхөнд явж өнөө орой пи уунга би бинэ ширтээ. Ямар вэ? Сайхан. За тэгвэл би ажиллаа тараад бичээ. Тэрэ. За, трик сайхан өнгөрүүлээрэй. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Орой арай. Тэрэ сайхан өнгөрүүл. За тэгэхээр юу н сандасан уу гайгүй юу? Тэ яг нөгөө асуултыг асуугаад хариултыг нь хүлээж явах та тий. Би эрсдэлтэй тоглолт хийж штэ. Аха. Тэ эрсдэлтэй хөрөнгө оруулалттай л ихтэй. Нөөрэ мөрчихгүй бол тэгээ өөрөө гооч хүртгэл юм шиг байна. Аха. Гэтэ айгүй хөөрхөн хүлээж авлаа шүү дээ тий яг. Яг би асуухаас өмнө ихлээр нөгөө хангалттай сайн ойлгож яваад тий. Сайн мэдээлэлтэй байсан юм уу? Гэрийн даалгавраа сайн хийж яваад асуусан. Одоо эхнийхээс нь туршлага цуглуулаад тэгээд нөгөөх дээр нь тэгээд сайжруулна бах та. Хэрэгцээ төлчилгээг нэг дороос Токио